ээлж турлаараа хэд хэдэн асуудлыг ярьсан байгаа. Нэгдүгээрт орон нутгийн сонгуулийн хуулийн тухай ярилцлаа. Орон нутгийн сонгуул өнөөдрийн мөрдөгдөж байгаа хуулиараа улсын хурлын сонгуультай зэрэг явах ёстой байгаа. Тийм учраас орон нутгийн сонгуулийн процессын асуудлыг бол их хурлынхаа сонгуулийн процессд нэгтгэх ажил бол хийгдэх шаардлагатай байгаа. Чуулган удахгүй завсарлах гэж байна. Тэгэхээр орон нутгийн сонгуульд өрсөлдөх гэж байгаа хүмүүсийн хувьд бол процесс нь маш тодорхой болохгүй байна гэдэг ийм асуудал бол бидэнд тулгарч байна. Тэгээд энх бол гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гарлаа. Энх бол гишүүн хуулийн төслөө өнөө маргаашгүй засгийн газарт хүргүүлэх шийдэлд хүрлээ. Ингээд энэ 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар орон нутгийн сонгуулийн хуульд саналаа өгөөч гэдэг ийм саналыг засгийн газарт бүлэг хүргүүлэхээр болсон. За энэ орон нутгийн сонгуулийн хуулийн дээр хоёр зарчмын асуудал яригдсан. За нэгдүгээрт бол их хурлын сонгуул бол аль болохоор мөнгөний оролцоо, мөнгөний факторыг багасгах энэ чиглэлийн хууль батлагдсан байгаа. Тэгэхээр орон нутгийн сонгуулийн хуулиач гэсэн энтэй адилхан болгож гаргахгүй бол болохгүй байна. Энэ зарчмыг барьж процессын асуудлаа бол тодорхой болгож хуулиа өргөн бариа гэдэг ийм шийдэлд хүрсэн. За хоёр дахь асуудал бол орон нутгийн сонгуул их хурлын сонгуультай зэрэг явна гэдэг тэр зарчим бол хадгалагдаж явах учиртай. Тийм учраас бол тэр заалтыг хөндөөхгүйгээр орон нутгийн сонгуулийн хуулиа нэмэлт өөрчлөлт хэлбэрээр оруулж ирж энэ чуулганаар хилцүүлж батлуулах ийм чиглэлийг бол гаргасан гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Тэгэхгүй бол их хурлын сонгуулиар жишээлбэл цагаан сараар бэлэг тараадаг, тэмцээн уралдаан зохиодог, нэрэмжт өдөрлөг хийдэг гэдэг энэ мөнгөөр хөрөнгөөрөө сонгогчдын саналыг татах үйл ажиллагаа бол их хурлын сонгуулийн нэр дэвшигчдэд бол хоригдсан байгаа. Гэтэл орон нутгийн сонгуульд нэр дэвших хүнээрээ дамжуулж энэ ажлууд бол өнөөдөр хийгдэж байна. Тийм учраас энийг бол орон нутгийнхаа сонгуулийн хуулиар бол маш тодорхой болгож яаралтай хориглох шаардлага байна гэсэн ийм асуудал байна. Хоёр дахь хэлэлцээ асуудал бол энэ тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой байр суурийн зөрүүнүүд өнөөдөр хүртэл яригдж байгаа. Ялангуяа тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар бол аль намынхан бүлгээс гишүүд хуулийн төсөл өргөн барьчаад хилцүүлэхт орцсон байдаг. Гэтэл яг бүлгүүдийн шийдвэр бол тодорхойгүй байна гэсэн ийм зөрүүтэй мэдээллүүд бол гараад байгаа. Тэгэхээр тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаар бол ардчилсан намын бүлэг дэмжиж байгаагаа дахин илэрхийлээд ардын намын бүлгийн ажлын хэсэгтээ яаралтай ярилцаж энэ асуудлыг бол ойрын үеийн хуралдаануудаараа шийдвэрлэх чиглэлийг Эрдэнэ гишүүнээр ахлуулсан ажлын хэсэгт өглөө. За энэ асуудалтай зэрэгцүүлээ суурь тэтгэврийн тухай нийгмийн суурь тэтгэврийн тухай хуулийг баяр сайхан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг мөн ардын намын бүлгийн ажлын хэсэгтээ ярилцаж энэ тэтгэврийн зөрүүг арилгах хуультайгаа уялдуулж гаргах ийм чиглэлийг бол өгсөн байгаа. За боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анхны хилцүүлэгт бэлтгэж байгаа. Тэгээ ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. Тэгээ бүлгээс өгсөн ажлын хэсэгт өгж байгаа анхны хилцүүлэгтэй холбогдуулж өгж байгаа чиглэл бол сургуулийн захирлуудыг улс төрийн албан тушаалтангуудын оролцоогүйгээр томилох хувилбарыг хуулинд оруулаа гэдэг ийм чиглэл өглөө. Тэгэхгүй бол өнөөдөр бол сургуулийн захирлуудыг аймаг дүүргийн засаг дарга нар томилдог.
ийм хэлбэр бол өнөөдөр хүртэл хадгалагдж байгаа. Аль болохоор эцэгчүүдийн оролцоотойгоор сургуулийн удирдлага томилдог ямар боломжууд байж болох вэ? Энэ дээр одоо нийгмийн бодлогын байнгын орооны ажлын хэсгтэрээ ярилцаж тодорхой шийдэл гаргаа гэдэг чиглэлийг ажлын хэсэгт өгсөн. Хоёрдугаарт энэ 10 жилийн сургуулийн боловсролын агуулгын асуудал бол хүндэрсэн байгаа. Тийм учраас энэ одоо сургалтын агуулга дээр ямар зарчмууд баримтлах вэ? Сургалтын одоо сурах бичиг, унших ном гэдэг энэ зүйл бол маш тодорхой болж явахгүй болохгүй гэдэг энэ чиглэлээр бол бас тодорхой чиглэл өгөгдлөө. За тэгээ өнөөдрийн уралдаанаар бас нэг зүйл ярьсан нь бол 5 дахь өдөр болгонд Монгол Улсын ерөнхий сайд мэдээлэл хийдэг байгаа. Тэгээ энэ мэдээлэл дээр их хурлын дигээрээ бол цөөнхийн төлөөлөл 25 минутанд багтааж үг хэлдэг ийм дэг байсан. За өнөөдөр хүртэл бол цөөнхгүй явсан учраас энэ дэг бол алдагдсан байдалтай байсан. Тэгэхээр энэ 7 хоногийн ерөнхий сайдын мэдээлэлээс эхлээд их хурлын удирдлагад бол одоо саналаа үргүүлэн цөөнх бол өөрийнхөө төлөөллөөр дамжуулж ерөнхий сайдын тавьсан мэдээлэлтэй холбоотой үг хэлж саналаа илэрхийлэх гэдэг энэ зарчмыг бол энэ 7 хоногийн 5 дахь өдрийн уралдаанаас эхлээд хэрэгжүүлнэ. Нэг усандаа бол парламент мэтгэлцээний хэлбэрлүү шилжиж байна гэдгийг хэлмээр байна. За бас нэг асуудал ярьж байгаа нь энэ үнийн өсөлттэй холбоотой шийдэл бол өнөөдөр хүртэл гараагүй байна. Ямар ч байсан эдийн засгийн байнгын хороо бол энэ 7 хоногийн хурлаараа юунаас болж валютын ханш чангарсан бэ? Төгрөгийн ханш суларсан бэ? Юунаас болж үн өсөд байна гэдэг энэ чиглэлийн одоо энэ чиглэлийн гаргаж байгаа дүгнэлтүүдээ бол эдийн засгийн байнгын ороон дээр гаргах юм байна. Тэгээ энэ дүгнэлттэй холбоотойгоор бид засгийн газарт энэ 7 хоногийн эдийн засгийн байнгын орооны хуралдаанаар үн буулгах тодорхой хөтөлбөрийг оруулж ирээ гэдэг асуудлыг бол хургуулж байгаа. Олон мэдээллийн хэрэгслээр ариун сан, дэд сайд ариун сангаас болоод үн өссөн гэсэн ийм одоо хуурамч мэдээлэл бол асар ихээр цацагдсан. Тийм учраас бид энэ ариун сан ажлаа өгж байгаатай холбоотойгоор тэгвэл үнийг хэрвээ хуурамчаар өсгсөн юм бол бодиттой буулгах ажлаа хий. Асуудлаа эдийн засгийн байнгын орон танилцуулаа гэсэн ийм саналыг бол ерөнхий сайдад хүргүүлж байна. За иймэрхүү асуудлуудыг өнөөдрийн бүлгийн уралдаанаар ярьж шийдлээ. Баярлалаа.